Аримын төргөө үзэгчтэй мигмар гарагийн мэдээ эхлэж байна. Мэдээ бол баримт, бид баримтыг баталгаажуулна. Манай өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр Хөгжлийн банкны өрийн дэвтрийг улсын нууцаас гаргалаа. Уяачтай холбоо хуульцаа дотоод хэргийн сайд Нямбаатрыг шүүхэд өгөхөө мэдгэлээ. Монгол төрийн бодлого өнөөдөр нэг байх ёстой. Монгол улсын цэвэр усны нөөц 20% болж буурчээ. Хүүхдийн паркын газрыг эзэмшсэн 8 аж ахуйн нэгжийг шалгуулахыг шаардлаа. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн Хөгжлийн банкнд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан нийт 132 хуудас бүхий баримтыг засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай 114-р тогтоолын дагуу засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнөөдөр албажуулан нийтэд ил болголоо. Хөгжлийн банк нь 2010 онд байгууллагдахдаа гадаад болон дотоод зах зээлээс төвлөрүүлсэн хөрөнгөний их усүрээр бий болж импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зорилт бүхий мега төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, урт болон дунд хугацааны зээл гаргах үндсэн зорилготой байсан юм а. 2016 онд хийсэн ажлын хэсгийн тайланд дурддагцсанаар Монгол Улсын Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2015 оны жилийн эцсийн байдлаар 6 их найд 70 тэрбум төгрөгт хүрч 2014 оныхтай харьцуулахад 10.3%-аар өссөн үзүүлэлттэй гарч байжээ. Хөгжлийн банкны зээлийн хүүсвэрийг авч үзвэл Чингис бонд 1.5 тэрбум Америк доллар, дунд хугацааны евро бонд 580 сая Америк доллар, Самурай бонд 24.3 тэрбум йен, Коммерц банкны хүүсвэр 13.1 сая евро бол Хятадын Хөгжлийн банкны зээл 212 сая Америк доллар, Кредит Свис банкны зээл 300 сая Америк доллар бол Шневэконом банкны зээл 20 сая доллар болон өөрийн хөрөнгүүд бүрдүүлж байжээ. За дээрх хүүсвэрүүдээр санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2015 оны жилийн эцсийн байдлаар 4.9 их найд төгрөг төрсөн нь иргэн төлөгдөх нийт зээлийн багцын 55%-ийг төслийн орлогоос иргэн төлөгдөх зээлүүд 45%-ийг тус бүрдүүлж байсан байна. Ингээд тухайн үеийн ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийн эрсдлийн санг 352.4 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах, зээлдэгч нарт олгосон зээлийн иргэн төлөлт удааширсан, ханшийн зөрүү гарснаас зээлийн маргаан үүссэн, мөн хүү алдан тооцох ажил удаашралтай зэрэг хэд хэдэн дүгнэлтийг гаргаж байжээ. Шалгалтаар зарим зээлийг зориултын бусаар захиран зарцуулсан, угтаа мега төслийг санхүүжүүлэх ёстой байсан хөрөнгийн зарим хэсгийг үйлчилгээний байгууллага болоод жижиг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан байжээ. Зарим нь дампуурсан гэх мэт асуудлууд үүсэж байгаа юм а. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив хөрөнгө 3.2 их найд төгрөгт үнэлэгдсэн бол үүний 55% буюу 1.8 их найд төгрөг нь чанаргүй зээлд олгогдсон байдаг. Анхаарал хандуулах шаардлагатай болон нийт чанаргүй зээлдэгч гэх 44 компани бий. Үүнээс шүүхэд шилжсэн 25 аж ахуйн нэгжийн нийт 841 тэрбум төгрөгийн зээл бий гэж үздэг. Чанаргүй зээлийн ангилалд байгаа хамгийн том 5 зээлдэгчээр Хөтөл компани, QSC компани, Төрийн орон сууцны корпорац, Эрэл компани, Бэрэн групп, мөн Монполимет компани зэрэг 5 компани нэрлэгддэг. Үүнээс Монполимет компани он гарснаас хойш нийт зээлийн 9.9 тэрбум төгрөгийг буцаан төлж өнөөдрийн байдлаар 105 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол өмнөх 4 компани огт зээлээ төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх 5 компани зээл Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлийн нийт дүнгийн 70% эзлээд байна. Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд гадаадаас татсан зээлийн эхний хэсгийн төлөлт болох 800 сая долларын өрийг төлөх ёстой. За энэ нь Монгол мөнгөөр 2.2 их найд төгрөг гэсэн үг. Хэрвээ Хөгжлийн банк зээлээ төлөх чадамжгүй хэвээр байвал улс их хэмжээний өрөнд унах эрсдэлтэй. За тиймээс Хөгжлийн банкны үр авлахтай холбоотой асуудлаар эх 4-р сард нийтийн сонсгол зохион байгуулахаар болж байгаа юм а. Монгол улс үндэсний болон аж үйлдвэрийн усны хэрэглээний 99% нь гүний ус ашигладаг. Гэтэл газар доорх гүний ус нь нийт Монгол улсын усны нөөцийн дөнгөж 191%-ийг эзлэж байна. Иймд гадаргын усны нөөц хуримтлал бий болгож, усны нөөцөө хамгаалах нөхөн сэргийх ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна. 1970 онд манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувийн цэвэр усны нөөц цэвэрлэгтэй байсан бол өнөөдөр 20 гаруйхан хувь болж буурчээ. Үүний гол шалтгаан нь Монгол улсын цэвэр усны нөөц цэвдэг бүхий газрууд болох Өвөрхангай, Архангай, Төв зэрэг аймагуд мөн говийн эмзэг усны нөөцийн хомсдолтой газруудад уул уурхайн салбарын эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой гэж Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлж байгаа юм а.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн голлох салбар нь уулуурхай боловч 97% нь гүний ус ашиглаж байгаа нь эргээд монголчуудыг цэвэр усны нөөцгүй болох эрсдэлд хүргэж байна. Гуй газар тариалан бол одоо энэ асар их услахааны системд бүгд дандаа гүний усыг хэрэглэдэг. За дээрэс нь уулуурхай бол асар их хэрэглэж байгаа. Тэр дундаа говийн хамгийн эмзэг, говийн бүр хамгийн тэр гадар хамгийн тэр хэвгийн доор одоо байрладаг усыг уулуурхай хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ дээр бид яах ёстой бэ? Яагаад гүний усыг ингэж хэрэглээд байна вэ гэхээр нөгөө талдаа гадаргын ус маань өөрөө бохирдолд асар өртөцсөн. Юуны бохирдолтой үгээр Монгол орны ихэнх гол мөрөн хаанаас их авдаг вэ гэхээр Алтай хангаа хинтээ соёны өндөр уусаас их авдаг. Өндөр уусын яг цэвдэг бүхий одоо газраас их авдаг байхгүй юу? Яг энэ ихтер бид нар алтныг 2 хөтөлбөр гээд уулуурхайн үйл ажиллагаа, замбраагийн үйл ажиллагаа явснаас болоод яг энэ цэвдэг, мөнгө цэвдэг яг тэрийг ухаад инээсээ болоод тэрнээс их авсан бүх ихэнх гол мөрөнчүүд доошо бохирдоо явчихж байгаа. Гол мөрөн ойсон хангамлах хууль гэсэн урт нэстэй гэж ярьдаг тийм алтны нөөг Монголд утасны компаниудын хатгалгаар энэ хуулинд өөрчлөлт оруулсан. 15 оны 2 сарын 18-ны өдөр. Яг үгүй өөрчлөлт оруулсан мэхээр энэ чинь одоо голын усны ихээс усны самбархын хамгаалтын бус ойсон газруудаас 500 метрээс 5000 метр хүртэл тусгай газрууд нь ингээд хамгаалалтаа тэр дотор бол уулуурхайн лиценз олгохдохгүй хайгуул олборлогтой юу ч байхгүй болсон. Гэтэл энэ дагаж мөрдөх зурганд нь 15 онд өөрчлөлт осноос ууч 50-200 метр болгоо хийсэн. Зарим газрууд нь 50 метр гэдэг. Одоо та бүхэн харж байгаа бол энүүхэн хойдолд одоо ингээд харангууд туулгуулын сав газар гэдэг цэнхэр 50 метртэй гэдэг нэг самбарууд байгаа биз. Одоо энэ чинь нэг том байшин барьсан хаус дайдуудын хүүхдийн тоглоомын талбай дотор байж байгаа. Яг цонхныхын доор нь байж дээ. Хашаага оруулаад нэг тусгай хамгаалалтын газар дотор барьсан биз. Тэгэхээр бид нар чи одоо хөдөө орон нутгийг одоо за бүр нүднээс чихэн дөрвийг будаа болгож штэ. Гэтэл зөвхөн туулгал дотор одоо сая 500 мянган иргэн өндөр амьдарч байгаа хотод нийт хотын одоо бүх засаг дарга сайд одоо тийм ээ бүх яам агентлагийн дарга зэрэгнэр сайдаар хараад байгаа мөртөө одоо туулгалтайгаар хуулийг хэрэгжүүлж чадахгүй л байна шүү дээ. Тэгэхээр нөгөө цаашаа нөгөө ярих юм бол ханга хинтийн нурууг дагсан дээр нөгөө сайхан том гол болох юм шиг юу болж байгаа нь ойлгомжтой байхгүй юу? Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс усны нөөцгүй болох эрсдлийг ус бохирдуулалтын төлбөрийн асуудлууд доголдолтой байгаа тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Цаашид усны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар усыг бага ашиглах, хэмнэх хөшөөрөг болгон хэрэгжүүлэх шаардлага байгааг хэлж байна. Усны 4 янзын төлбөр байж байгаа Монгол улсад одоо энэ 4 төлбөрийг хэрэгжүүлэх дээр нь аль болохоор өндөр тавих ингэж өндөр тавьснараа усны үн төлбөр нь усныг аль болох бага ашиглах, усыг дахин ашиглах хөшүүрэг болгон хийх ёстой. Өөрөөр хэлбэл одоо гэдэг татвар өндөр байх тусмаа хүмүүс баярлдаг бол бид тэр баярлах биш харин ус ашигласны төлбөр бага байх тусмаа ус бага ашиглаж гин ус бохирдуулсны төлбөр бага байх тусмаа усыг бага бохирдуулж ингэж баярлж явах хэрэгтэй маа. Өөрөөр хэлбэл их төлбөр олохын тулд төлбөрөө өндөр тавьж байгаа биш харин өндөр төлбөр төлөхгүй тулд аж ахуйн нэгжүүд маань усыг хэмнэдэг технологиг байршуулах, усыг дахин ашиглах ийм хөшүүрэг болох учиртай. Үүнээс гадна 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс усны хэрэглээний үнийг нэмсэн тухай мэдээлэл гарч байсан. Тэгвэл байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын зөвлөх усны үн нэмэгдээгүй харин усны үйлчлэгээний үнийг нэмээд байгаа тухайг хэлж байна. Түүний хувьд иргэд усаа үнэгүй ашигласаар байгаа. Харин орон сууцнд амьдардаг иргэдийн усны үйлчлэгээний төлбөрийг нэмэх шаардлага байгааг хэлж байна. Ус бохирдуулсны төлбөр гэдэг маань стандарт хэмжээнээс илүү бохирдуулсан нөхдүүдэд төлөх төлбөр. Тийм учраас тэрийг өндөр болгох хэрэгтэй. Усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ маань таны саяхан хэлээд байгаа бид усыг үнэгүй авдаг. Гагцхүү бидэнд усыг гарантаар гоожуулж өгсөний төлөө, эсвэл халуун ус гоожуулсны төлөө, эсвэл бохир усыг татан зайлуулсны төлөө авдаг. Тэгэхээр иргэд маань орон сууцнд амьдарч байгаа бол 1 литр ус нь 4 орчим төгрөг, гэр хороолд амьдарч байгаа бол 2 төгрөг төлж байгаа. Би бол 2 төгрөгийн ч хүртэл өндөр байна гэр хороолт. Өдөрт 10 литр, хоногт 10 литр ус хэргэлдэг хүмүүстээр юу аваад 2 төгрөг авдаг мөртлөө өдөрт 10 тонн, 20 тонноор нь ус хэргэлдэг машин угаалгын газруудаас 2 төгрөг 66 мянга авч байгаа нь буруу гэж хэлгээд байна. Саяын миний хэлсэн 4 төлбөрийг дөрвөлнгийн төлдөг газрууд субъектүүд байж болно. Жишээлбэл энэ 4 төлбөрийн ганцхныг нь хэн төлнө? Иргэн төлнө. Тэгвэл 4 төлбөрийг нь төлөх үүрэгтэй жишээлбэл машин угаалгын газрууд, арь ширний газрууд дээр өндөр төлбөр тавихаар нөгөө машин угаалгын газар маань жишээлбэл тэгж өндөр төлбөр авч төлж цэвэр ус авч машин угааж явахын оронд нэг удаа аваад нөгөө усаа дахин ашиглах боломжтой болно.
Газар доорх гүний ус нь нийт Монгол улсын усны нөөцийн дөнгөж 191%-ийг эзэлдэг. Гэтэл Монгол улс унтны болон аж үйлдвэрийн усны хэрэглээндээ 99% гүний усаа ашиглаж байна. Үүний дотор уул уурхайн салбарынхны 97% нь гүний усыг ашиглаж байгаа юм а. Иймээс гадаргын усны нөөц хуримтлал бий болгох, усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх ажлыг яаралтай зохион байгуулах дээр төр иргэний нийгмийн байгууллагуудын хувьд санал нэгтэй байна. Мэдээж ингийн тулд нэгдсэн бодлого төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Гэхдээ цаг алдаж болохгүй гэдэг дээрч санал нэг байна. Олон ясны үйлгээ Ховд аймаг Иргарын хүн амтай. Нийт хүн амын 10% нь Казах үндэстэн эзэлж байна. Казахын ард түмний үндэсний чавхтас хөгжмийн зэмсэг бол доомбор юм. За эрдэмтэд доомбор хөгжмийн 6000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг бол ихэнх Казах айл өрхөд доомбор хөгжим байдаг ба за хүүхэд хөгшөд гэж ялгалгүй тоглож ирсэн уламжлалтай юм а. Казах түмний үндэсний баяр Наурызын баярт зориулсан Күй доомбрын тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнд үндэсний хувцсаар гоёсон 5-аас 18 насны 80 гаруй хүүхэд оролцож Казах ардын дууг доомбрын аялгаугаар сонирхоллоо. Тэмцээний үйл ажиллагаа нь олон нийтэд доомбор хөгжмийг сурталчлан таниулах, тус хөгжмөөр хичээлж байгаа хүүхдүүдийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх, өв соёлоо хадгалж хойж үедээ түгээн дэлгэрүүлэх зорилготой юм а. За юуны өмнө манай Ховд нутгийн зан олонд ирж буй нарны баяр, Наурызын баярын мэндийг хүргье. За ингээд манай Ховд аймагт маань 6-аас 7-8 жил болж байна. Үндэсний өв соёлын нэг болох манай Казах түмний доомбрын тэмцээнийг улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Бэмцэг тухай ивент итгэж 6-7 жил явуулж байгаа. Тэгээд өнөөдөр 6 дахь жилдээ явагдаж байна. Тэгээд ямар зорилгоор явж ийн гэвэл өв соёлыг дэмжих, үндэсний өв соёлыг хүндэтгэх, тэгээд доомбор хөгжмийг мартагдаж байгаа доомбор хөгжмийг хөвгт багчуудад заах ийм зорилгоор явагдаж байгаамаа. Ховд аймаг нь олон үндэстэн ясны өв соёл урлаг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ үеэр албаныхан тус хөтөлбөрийн нэгэн хэсэг нь Казах үндэсний өв соёл, өв түүх, уламжлалтай салшгүй холбоотой байгааг онцоллоо. Тэмцээнийг аймгийн соёл урлагийн газар, Элбрек төрийн бас байгууллага хамтран зохион байгуулжээ. Ховд аймаг дахь сэтгүүлч Инх Туул мэдээ хариуллаа. Хаал дүүргийн 12 байршилд зөвшөөрлөгөө баригдсан нийт 183 гаражуудыг буулгах ажил эхэллээ. За энэ хүрээнд тус дүүргийн 17 дугаар хороонд байрлах зөвшөөрлөгөө гаражуудыг өнөөдрөөс эхлэн болгож байна. Харин тухайн гаражуудыг ашиглаж байсан иргэдийн хувьд нийслэлийн засаг даргын захирамж хүн бүрт тэгш үйлчлэхгүй байна хэмээн шүүмжиллээ. Иргэдийн мэдгээр бол удирдлагын академийн чанх урд талд байрлах гаражнуудыг буулгаж байгаа ажил дээр ирээд байна. За тэгэхээр энэ байршил дээр бол нийтдээ нэг 20 гаруй гараж байгаа. Тэгэхээр 2 дугаар сар гарснаас хойш энэ байршилд байсан гаражийг эзэмшиж ашиглаж байсан иргэдэд бол хаан дүүргийн газрын албанаас чөлөөлөх шаардлагатай хуудсыг өгсөн. Улмаар өнөөдөр энэхүү чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. За тэгэхээр хаан дүүргийн хувьд бол энэ ондоо бол нэг 183 шиг гаражийг буулгана. Мөн дээрээс нь хашаа хайсыг буулгана. Тэгээд жил дамж бол энэ ажил үргэлжилнэ гэдэг ийм зүйлийг хэлж байна. За үүний хажуугаар мэдээж энэ газрыг чөлөөсний дараагаар энд ямар зүйлсүүдийг барьж байгуулах вэ? Юу шаардлагатай байгаа вэ гэдгийг иргэдийн санал хүсэлтийн дагуу зохион байгуулна гэж байна. Ингэхдээ бол нийт иргэдийн санал хүсэлт биш, яг энэ орчинд амьдарч байгаа айл өрхүүдийн орон сууцнд оршин сууж байгаа иргэдийн хүсэлтийн дагуу зохион байгуулна гэж байгаа юм. Тэгэхээр мэдээж бол иргэдийн хувьд салхилах, зугаалах, тогтвортой орчныг бүрдүүлэхийн хажуугаар мөн дээрээс нь авч зогсоолын асуудлыг хэлж байгаа гэдгийг газрын албаныхан хэлж байна. Тэгэхээр энэ ажил бол зөвхөн хаан дүүрэг гэлтгүй нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүрэгчлэн зохион байгуулагдж байгаа ажил юм а. Дүүргийн хувьд нийтдээ 12 байршил 183 гаражийг энэ 2022 онд буудлахаар төлөвлөсөн. Тэрний хүрээнд төлөвлөгөөний дагуу өнөөдөр 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрээс буулгалтын ажлыг эхлүүлж байна. За тэгээ өнөөдрийн байдлаар өглөөнөөс хойш ингээд энэ байршил дээр энэ ард харагдж байгаа. Ер нь бол энэ гараж ихэр байгаа газруудад дандаа орчны бохирдол үүсч иргэдийн орчны амьдрах орчныг бохирдуулж байгаа ийм үүдэл байгаа. Тэгээ тухайн орчмын иргэдээс бол маш их санал гомдол гарч байгаа учраас энэ ажлыг нийслэл өөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Иргэд ч гэсэн талархалтай хүлээж авч байгаа. Одоо та бидний энэ ард харж байгаа шиг ингээд өргөд аваа явахад ард нь маш их хэмжээний хог үүсэж байгаа байхгүй. Одоо энийг дүүргийн төгсөл үйлчилгээний компаниуд ирээд цэвэрлээд энэ дээр бол дүүргээс орон нутгийн өрөнгөөр
тогтчлт, ногоон байгууламж, тухайн орчмынх нь иргэдээс нь энд юу хиймээр байгаа санал хүсэлтийг авсны үндсэн дээр тухайн хэрэгцээтэй шаардлагатай байгаа хэдэн байгуулалтын ажлыг хийнэ гэж төлөвлөж явж байгаа. За үргэлжлүүлээ та бүхэнд одоо иргэдийн төлөөллийн яриаг хүргэх гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хаан уул дүүргийн 17 дугаар хорон дээр яг өнөөдрийн байдлаар энэ газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа энэ гаражнуудын хувьд удирдлагын системийн хэсэг бүлэг багш нар бас хамтраад хуучин хогийн цэг байсан одоо газар дээр ийм гаражийг бол байгуулсан гэж байна. Тэгээд нэг айд бол доод нь 5 сая төгрөгөөр энийг бүтээн байгуулсан. Одоо тэгээд энэ мөнгө нь бол сахинд бийсэж байгаад харамсалтай байгаагаа хэлж байна. Нөгөө талдаа бол яг энэ гараж буулгаж байгаа энэ гаражнуудын иргэн тойронд бол одоо хаусч байна. Одоо орон сууцны барилгуудч байгаад идэг. Эдгээр барилгуудад одоо өндөр албан тушаалтай хүмүүс нь амьдраад хашаалаад болоод идэг. Ядарсан ард иргэдийнхээ одоо өөрийн хүч хөдөлмөрийн олсон мөнгөөрөө барьж байгуулсан байгууламжийг нь бол төрөөс хүчээр одоо буулгаж байгаа сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Энд байгаа айлууд нэг юм хөөх нэгдсэн журмаар юм юу гараж барьж авахгүй юу? Энээс өмнө нь энд цулгуу газар байсан чинь одоо энд одоо жаргал сайхан гэдэг энэ нэг юу байгаа. Гадаад явдлын ажилладаг үү? Нямдорж гэж энд биднээс сонгож гаргасан. Тэр хүн энэ оргил гардан гэдэг энэ байшин барьсан байна. Бас зөвшөөрөлгүй. Энд нэг ийш нэг халтаар болчих болох энэ байна. 8 айлын андууд готхон энэ. За. Энэ одоо хотын орлогч Халзан Батулгаа гэж байна. Шинэ баяр гэж бий. Юу техникийн сургуулийн доктор Дойрж гээд. За зарим нь мэдэж байна. Тэгээ энэ Батулгаа гэдэг ерөнхийлөгч байсан шүү дээ. Энэний хоёр хаус ингэ байж байна. Энд одоо бас л хувьсгал намын үед нэг цагдаад ажиллаж байсан нөхөр энэ. Энэ одоо ингээл энэ яг эндээс яг жигэд газар. Тэгээд эднээс хашаа барьсан болохоороо нураалгадгүй юм байна. Цаана одоо хятадуудаар хөрөнгө оруулалт хийгээд энэ одоо харж штэ ийм. За энэ бол манай удирдлагын системийн багшлын байр одоо юунд дахин төлөвлөлтөнд оруулаад юу яасан хашаа барьсан байгаа. За энэ манай хогийн цэг байсан. Энэ дээр айлууд нь хоорондоо яриад ингээд дэрсэн ядарсан айлуудын амбарыг буулгах юм байна. Гараж ашиглагч нарын хувьд засаг даргын захирамж иргэдрүүл чиглэсэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс үйлчлэхгүй байна. Нэгэнт бариад олон жил ашиглаад ирсэн гаражуудыг шууд нураагаад ачих биш. Өөр боломж төвлөрүүдийг хамтран зөвшөлдөх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын алба нэгэнд гарсан шийдвэр нөгөө талдаа хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Мөн автомашины зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрднэ гэж харж байгаагаа илэрхийлж байгаа юм а. Энэ жил нийслэлийн 188 байршил нийтийн эдлбэр газар зөвшөөрлгүй газар ашиглаж байсан 4800 гаруй зөрчлийг арилгах захирамжийг нийслэлийн засаг дарга гаргасан. Инхээр 4800 гаражийг ашиглагч дүүргүүдийн газрын албаны ажилтан хоорондын маргаан хэсэгтэл үргэлжлэхнэ. Үргэлжлүүлэн зарим мэдээллийг хураан голон хүргэж байна. Казах түмний уламжлалтай Наврузын баяр өнөөдөр төхөөж байна. Манай улсын хүн амын 3.9%-ийг эзэлдэг. Тус угсаатан голчлон Баян Үлгийн аймагт амьдардаг. Тэднийг насны бүлгээр нь авч үзвэл тэгээс 14 насныхан 35.6%, 15-аас 24 насныхан 17.7%, 25-аас 34 насныхан 16.3%, 35-аас 44 насныхан 12.1%, 45-аас 54 насныхан 9.2%, 55-аас дээш насныхан 9.1%-ийг эзэлдэг юм байна. Мөн Монгол улсад амьдарч байгаа казак угсаатны 49.9% нь эрэгтэй, 50.1% нь эмэгтэй байна. Монгол Улсын их сургуулийн захиргаа номын сангаа оюутнуудаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргасан тухай мэдээлж байсан. Тэгвэл тус номын сан өчигдрөөс 24 цагаар ажиллаж эхэлсэн байна. Өмнө нь зөвхөн шалгалтын үеэр 24 цагаар үйлчилдэг байсан. Ийхүү бүх өдрүүдэд 24 цагаар үйлчлэгээр болж байна. Оюутнуудыг унших номоо 20 цагаас өмнө урьдчилан захиалахыг Монгол Улсын их сургуулиас санаалжээ.
Энэ сарын 4-өөс 21-нд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдснээс 354 цогтуугаар үлдэгджээ. Түүнчлэн осгож 4, архины хордлогоор 6 хүн амиа алдсан байна. Хүчинтэг гэмт хэрэг 24 гарсны 9 цогтуугаар үлдэгджээ. 3 дугаар сарын 4-өөс 21-нд хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн олон буюу 231 бүртгэгдсэн байна. Мөн дээр дурдсан хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгдэж, ялангуяа баярын өдрүүдэд хамгийн их буюу 3 дугаар сарын 8-нд 259, 3 дугаар сарын 18-нд 288 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүний дээр согтуугаар жолоо барих 471 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ. Дээр бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үедээ харьцуулахад ижил төвшөнд байгааг цагдаагийн ерхий газраас мэдээллээ. Хууль зүйн сайд Нямбаатрын баталсан үндэсний их баяр наадмын хурдмаар уралдуулах журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний бүртгэл бүртгэгдээгүй нь албан тоотоор баталгаажаад байгаа юм а. Иймд хүчин төгөлдөр бус журмыг мөрдүүлснээр үүсэх хор хохирлыг Нямбаатар сайд өөрөө үүрэх ёстой гэж Монголын уяачдын холбооноос мэдээллээ. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталсан үндэсний их баяр наадмын хурдмаар уралдуулах тухай журамд зааснаар уралдаанд оролцох хурдмаардыг зөвхөн сэрмээний өндрөөр ялган уралдуулах нь зүйд нийцэхгүй. Энэхүү журам нь Монгол ардын үндэсний морин уралдааныг шудраг өрсөлдөх зарчмыг зөрчиж, уяачдыг талцуулсан тоглоом болсон тухай Монголын уяачдын холбооны төлөөллөөс мэдээлэл хэллээ. Энэ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг захиргааны ерөнхий хууль заасны дагуу хууль зүйн дотоод хэргийн яамны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдснээр энэ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ маань өөрөө хүчин төгөлдөр болно гэдэг ингээд заасан ийм хуультай байгаа. Тэгээд 2022 оны 2 сарын 9-ний өдрийн Монголын үндэсний морин уралдааны холбооны албан хүсэлтийн дагуу 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хууль зүйн дотоод хэргийн яамд өнөөдрийн энэхүү хариу албан тоот ирсэн. Энэ хариу албан тоотоор бол Нямбаатар сайдын баталсан энэ хэм хэмжээ хууль зүйн дотоод хэргийн яамны бүртгэгдээгүй байна гэдэг нь. Монгол төрийн бодлого өнөөдөр нэг байх ёстой. Ерөнхийлөгч маань Монгол морио дээдлээд Монголын нийт эрх ашигын өмнөөс Монгол морио оролдуулах нь зүйтэй гэсэн ийм байр суурьтай байхад хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатар маань энэхүү хууль бусаар журам гаргаад эрлэл морины талд ажиллаад хувийн ашиг сонирхол гаргаж байгаад нь бол зүйд нийцэхгүй байна гэж бол Монголын үндэсний морин уралдааны холбооноос зүгээс үзэж байна. Зөвхөн сэрвэний өндрөөр хэмжиж морьдог уралдуулбал Монгол морьд хасагдаж дан эрлиз морьдог уралдуулах болно гэж ярьж байгаа юм а. Уяачдад Монгол морь, эрлиз морь хоёулаа байдаг. Гагцхүү уралдаанд оролцох морьдоо нийтэд ил тод байдлаар ялхан бүртгэлжүүлээд шудраг өрсөлдөх зарчмыг хангаж өгөх ёстой гэж үзэж байна. Хэсэг бүлэг нөхөд Монгол эрлиз 2 ангилалд дан ганц эрлиз морьдыг уралдуулахаар хувилдан ажиллаж байгаа учраас бид гомдолтой байна гэж мэдээллээ. Хэн нэгний эрх ашиг хэн нэгнээ хязгаарлагддаг гэж ард түмнийг дарангуйлж амарын шороо гүйлж амьдралынх нь экспорруулж болсон хурдан морины өв соёлын энэ том үзүүлэлт энэ том наадмыг үгүйсгэж байгаа энэ хүмүүс бол үнэхээр зохион байгуулалттай бүлэглэсэн гэмт хэрэг болж байгаа. Үүнд хууль зүйн сайд өөрөө холбогдож Нямбаатар сайд бас энэ хууль гараагүй байхад зохих журам гаргасан хэрэгжихгүй хууль бус журмаа мөрдөхийн шаардах энэний ард ямар хариуцлага болох вэ гэж өнөөдөр та нарыг харахад 2 хүн сууж байгаа шиг харагдаж байгаа байх. 2 хүн биш. Төрийн ард 800 хүн сая чуулаад уяач явсан. Ард нь Монгол улсын 365 сум 21 аймаг бүгд хүлээлттэй уяачд бэлэн байгаа. Мөн хууль зүйн дотоод хэргийн сайд нь өөрөө хууль зөрчин нийтээр даган мөрдөх хэм хэмжээний бүртгэгдээгүй журмыг даган мөрдүүлж уяачдыг хооронд нь талцуулж байгаад уяачд гомдолтой байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг байтал өөрийн эрх ашигын төлөө бусдын эрх ашиг уландаа гიშгэж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатрыг шүүхэд өгнө гэж мэдэгдэж байна. Орхон аймгийн хэмжээнд томоо төс төвчний халдвар өндөр хувьтай бүртгэгдэж байна. Тиймээс олон нийтийн газар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг сануулж байна. Орхон аймаг гэлтгүй улсын хэмжээнд тэгээс 5 насны хүүхдүүдийн дунд томоо болон томоо төс төвчний дэгдэлт өндөр байна. Тухайлбал Орхон аймагт нийт өвчлөлийн 16%-ийг томоо төс төвчин эслээд байна. Үүний 92.2% нь тэгээс 5 насны хүүхдүүд байна. Орхон аймгийн хүүхдийн тасаг энгийн үедээ 5 ортой, одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдэжээ. За өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт бол 265 хүн өвчин эмчилж бид 250 орд илгэсэн байгаа.
орны хэтрэлттэй. За тэгээд хүүхдүүд коридор твцсэн ийм байдалтай байгаа. Одоо 10 гаруй хүүхдүүд коридор твцэж байна. За 0-оос 1 насны хүүхдүүд бол 40 гаруй хувийг, за 2-оос 4, 2-оос 5 насны хүүхдүүд бол 50 гаруй хувийг бол эзэлж нийт хэвтэж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал бол улам хүндрээд байна. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн байгууллага, хүний нөөц, тийм ээ, эмнэлгийн ор гэдэг чинь өөрөө тоотой, ширхэгтэй, хүчин чадалтай. За энэс бол бүр давтчаад байгаа маа. Томоо төстэй өвчин их байгаа энэ үед бага насны хүүхдэд шаардлагатай амин дэмийг эмчийн заавраар өгөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Тухайлбал витамин D, витамин C, цайр, йод, төмөр зэргийг нэмэлт амин дэмээр өгөх шаардлагатай байна. Хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгалын замын өвчлөлийн үед зайлшгүй шаардлагатай амин дэм бол витамин D байгаа. За витамин D бол яг хаврын улиралд 2-3 дугаар сард бол хүүхдэд 0-5 насны хүүхдийн D-гийн хэрэгцээ маш их ихсдэг байгаа. Энэ үед бол D витаминыг ерөөсөө тасалж болохгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо 0-оос 3 сартай хүүхдийн урьдчилан сэргийлэх дунд бол 500 олон улсын нэгж, 3 сараас дээш 1000 олон улсын нэгжээр өгөх юм юутай байдаг. Витамин C бол хүний биед нийлэгддэг. Тэгээ ханиу томоо амьсгалын замын өвчний үед бол биед эсэлтэх процесс явагдаж байдаг. Тэгэхээр витамин C бол эсэлтэлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр витамин C-г яагаад ингээ нөгөө ханиа төрсөн хүүхдэд болгонд бараг витамин C бичээд байдаг вэ гэхлээр ханиа томооны одоо эдгэрэлтийг төрөсгөж өгдөг байх нь байна, дархлаа дэмждэг байх нь байна. Ийм үйлчилгээтэй байдаг. Тэгээд витамин C-г бас хэрэглэхэд анхаарах зүйл бол зарим эцэг эхчүүд дархлаагийн дэмжиж байгаа гэд витамин C-г маш удаан хугацаагаар ингээд тогтмол өгөөд байдаг. Энэ бол хүчлэг эмийн бодис учраас удаан хугацаанд байнга өгөх бол маш муу байдаг. Хүүхдийн ходоодны салстыг зочроох нөлөөтэй. Тэгэхээр витамин C өгөхдөө бол ер нь 10-аас 14 хоног яг хүүхдэд зориулсан тунгаар нь өгөх хэрэгтэй байдаг. Мөн тус халдвараас сэргийлэх зорилгоор уламжлалт хангах ухааны талаас хүүхдийг харьцаа сүүнд оруулах, харин халдвар авсан тохиолдолд ман дөрөв тань буцалгаж өгөх нь ач тустай байгаа талаар мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Мөн тус халдвараас сэргийлэх вакцины нөөц улсын хэмжээнд хомс байгаа юм а. Орхон аймаг дахь сэтгүүлч Мөнх Туяа мэдээлүүллээ. Нийслэл хотод хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байна. Тиймээс хүүхдийн паркыг тохижуулахтай холбоотойгоор одоогийн байдлаар газруудыг эзэмшиж байгаа нийт 8 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ 8 ийм газар олгогдсон энэ асуудал яг хууль журмын дагуу явж юу. За энэ 8 газрыг газар олгохдоо тэр процесс дотор ямар нэгэн авилах хэд ахиулын шинжтэй ийм асуудал үүсч юу гэдгийг бол хуулийн байгууллага шалгана. Нийслэлийн иргэдийн хурлаас гарсан ажлын хэсэг бол авилгатай тэмцэх газар энэ асуудлыг өгч шалгуулахаар явж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Бид нар энэ авилгатай тэмцэх газар үнийг шалгаад тэгээд дараа нь яах юм гээд үүний дараа гээд энэ паркийн асуудлыг хоош нь дэж болохгүй. Одооны асуудал юу гэхээр энэ үлдсэн дундан байгаа 31.4 га газар байгаа. Яг одоо хүүхдийн паркийн хашаан дотор байж байгаа. Ядаж энэ газар дээр иргэд маань юу барих бол яах гэж байгаа бол гэдэг дээр маш анхааралтай ажилласан. Улаанбаатар хотын удирдлагууд хүүхдийн паркаа хөндөж автомашины зогсоол болон олон нийтийн үйлчлэгийн газар барих асуудал нь өнгөрсөн жилээс эхлэн яригдж эхэлсэн байдаг. За гэтэл хотын хэмжээнд хүүхдэд зориулсан талбай, залуучууд гэр бүлээрээ амралт чөлөөт цаг өнгөрөх, ногоон байгууламж хүртээмжгүй бөгөөд цөөн хэдэн ногоон байгууламжийг хашаалан хүн орох боломжгүй болгосон байдалд иргэд шүүмжлэлтэй хандж ирсэн юм а. Энэ газрыг яг л байгаа байдлаар нь авч үлдэх. Харин эндээ ногоон орчныг бий болгох. Ингэснээрээ хүүхдүүд дураараа тоглох боломжийг олох хэрэгтэй. Өнөөдөр нийслэл хотод хүүхдүүд ер нь бол төрсэн цагаас хойш 20-нд амьдарч байгаа. Хүүхдүүд дураараа гүйдэг тоглоом байхгүй, газар байхгүй. Тэгэхээр энийг яаж бий болох вэ гэхээр одоо хотынхоо төвд байгаа автобус унаагаар ирэх боломжтой энэ газраа бид нар зүгээр л хүүхдүүдийг гүйлгдэг газар хэрэгтэй. Ногоон дээр тоглоулдаг газар хэрэгтэй. Хүүхдүүдийг байгаль ихтэйгээ ойрхон байх боломжоор хангах энэ одоо нэг ганцхан гарц гаргалгаа бол энэ паркийг байгаагаар нь авч үлдэх. Энийгээ сайхан ногоон зүйлэг бий болгоод тэг хүмүүс гүйдэг алхдаг газрыг бий болгоод
Хүүхдэд зориулсан аюулгүй тоглоомын талбай ногоон байгууламж байхгүй улмаас гэрийнхээ гадаа тоглоомын талбай дээр гимтсэн бэрцсэн тэр бүхэл амиа алдсан хүүхэд нэгээр тогтохгүй. Өндөр барилгын дунд хэдхэн метр газрыг битүү цемэнтлэх хатуу төмөр тоглоом ганц хоёрыг байрлуулсан нь нийтлэг харагдах ч хүүхдэд зориулсан тоглоомын талбай биш юм а. Гэтэл стандарт бус тэрхүү төмөр тоглоомноос унаж бэрцсэн хүүхдийн цуваа гимтлийн эмнэлгээр дүүрмэдэг. Энэ мэтчлэн стандартын дагуу хүүхдэд зориулсан талбай гэр бүл найз нөхдөөрөө салхилах ногоон байгууламж нийслэлчүүдийн хувьд нэн чухал хэрэгцээ болоод байгаа юм а. Сумын азар даргыг хийхээс өмнө нийслэлийн иргэдийн хурал дээр үндсэн чиглэлийг гаргах ёстой. Энд тодруулж хэлэхэд засгийн газрын төвшөнд бол шийдвэр гарцсан. Өнгөрсөн жил гарсан. Юу вэ гэхээр би үгээр нь хэлье. Одоо байгаа хүүхдийн паркийг зөвхөн хүүхэд залуучуудын амралт зугаалга, чөлөөт цагаа зөв боловсрон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгийн зориултаар ашигла гэдэг засгийн газрын тогтоол гарцсан байна. Тэгэхээр үүний дараагийн алхам болгоод одоо энэ эх 7 хоногийн буюу 4 дахь өдрийн нийслэлийн иргэдийн хурлаар нийтийн сонсголыг зохион байгуулъя гэдэг тогтоолын төслийг өргөн барьсан байна. Үүнийг батлаад нийтийн сонсголыг одоо энд байгаас маш олон хүн оролцсон. Тэр гадуур хүүхдийн паркийн асуудлаар дуу хоолойгоо өргөж байгаа бүх хүмүүсийг оролцуулаад энэ асуудлыг цэгцлэх ёстой. Дархуул аймгийн иргэн Нямпөрөв Монгол банхар нохойн үйлдвэр угсааг хамгаалж өсгөн үржүүлэх ажлыг хийж байна. Тэд аймгийнхаа малчин айлуудад хотч нохой бэлгэлжээ. Иргэн Нямпөрөв нь анх 2017 онд Монгол нохойн нэг охин гөлөг тижээж хашаа хороогоо мануулж байснаа эх жилээс нь цэвэр банхар нохойтой үржилд оруулж уламжлалт хотч нохойг өсгөж эхэлжээ. Улмаар Дархан тайж нэртэй Монгол нохойн аж ахуй байгуулан Дархан уул аймгийнхаа малчин айлуудад захиалгаар банхар нохойн гөлөг бэлгэлж хашаа хороо мал сүргээг нь хамгаалж сургах ажил хийж эхэлжээ. Ингээд тор өвөнд байж ах ёсгүй юм байна л да юм бол. Уг нь хөдөө нутагтаа өсч үржээд тоодлого нь олшоод байж ах хэвээр хөдөө нутагтаа бас цөөрчөөд дөрвөн гөлөг айлд гардуулсан байгаа. Тэгээ бас дараа жилээс ингээд хөдөө малчин айлуудаа сонгоод банхын гөлгөө жилд нэг эдийн тоогоор очиж гардуулах болно. Монгол банкчдад дээр үес эхлээл одоо энэ хотч банкар гэж нэртэй тэгэл Малта хүн бол ер нь банкартаа л өгөл зүгээр шүү дээ. Өнөөдөр банкар ирж байгаа их баяртай байна. Одоо энэ охин гөлөг авч тэгээд одоо банкарынхаа бодмыг таслахгүй залгуулъя гэж бодчих шүү дээ. Одоо энэ гадаа байгаа энэ Орос ирлиз нохоо очоод шүн мал хараа өргөхлээд ерөөсөө хонь дундуур гараад тавьчихлаа. Банкар бол ихгүй шүү дээ. Хоноо тойрол. Тэгээд энийг одоо багаас нь одоо мал төлөлт өгч чинь. Тэгээд хурга шигтэйгээ тасгаал хонь хариу сурганд. Өнгөрсөн жил хөдөөгийн 4 айлыг нохойтой болгосон бол энэ жилээс үргэлжлүүлэн банхар нохоогоо малчтад бэлгэлэх хаяныг үргэлжлүүллээ. Дархан тайж нохой үржүүлгийн газар нь Монголын 2018 оны банхар нохойн тэмцээний аврах цол хүртсэн нохойн удам эр гүлхийг сонгож эцэг эхийн талаас бүрэн цэвэр хотч нохойг үржүүлж байна. Анхны үр төлөв болох хасар нэртэй улаан халтар эр нохой нь 2020 оны 2 дугаар сард болсон улсын аврах шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Дархан уул аймаг дахь сэтгүүлч Архичаа сүрэн мэдээлүүллээ. Step Castle болон Vanhu компани хөрөнгө оруулалтаар сүндэрлэж буй Castle Town орон сууцны төсөл нь Сүхбаатарын талбайгаас ердөө 1 км 200 м-ийн зайд баригдаж байгаа. Хотын төвөөс хамгийн ойр дахин төлөвлөлтийн хэсэг юм. Ирээдүйд үнцэн нь улам өсөх орон сууцны захиалга танд нээлттэй хүрч байгааг дуулгаж байна. Step Castle компани барилгын салбартаа 10 гаруй жил тасралтгүй ажилласан туршлагатай бөгөөд хэрэгжүүлж буй төсөл бүр дээрээ үнцэн шингээж нэмэлт ажиллагаа оруулж захиалагч нараа ая тухтай амьдруулахад үргэлж анхаарч иржээ. Харин энэ удаад хэрэгжүүлж буй Castle Town төсөл дээр ямар ажлууд хийгдсэнийг сонсъё. Step Castle компани хэрэгжүүлж байгаа одоо Castle Town төсөл маань ер нь бол одоо шинэ замынхаа энэ хавьд нэлээд зэрэглэл өндөртэй гэх юм уу тийм олон давуу тал шинэлэг технологиудыг ашигласан тийм төсөл болж байгаа. Одоо дуу дүрс дамжуулдаг домофон системтэй хоёр барилгыг хооронд нь холбосон лобби румтэй хүүхдийн аюулгүй тоглох талбай буюу нөгөө нэг гаражныхаа дээр гарчсан террасан дээрээ хүүхдийн тоглоомын талбайгаа тогтчулсан. Аюулгүй эрүүл тав тухтай орчинд амьдрахыг хүсвэл манайхыг сонгоорой гэж хэлвэл зүгээр юм уу да. Бид нар бас нөгөө ерөнхийдөө Airwell гээд агаар шөгч байдаг шүү дээ 99% агаар шиг цэвэршүүлж оруулдаг. Тэр төхөөрөмжийг айл болгоны онгойдог цонх болгонд шийдэж өгч байгаа байхгүй.
Ерөнхийдөө яг Airwell-тэй ингэж хамтарч ажиллагаа барилгын компани ерөнхийдөө Монголд өнөөдрийн байдлаар байдаггүй манайх анхдагч юм байлээ. Castletown төсөлтөд танилцах 2 өдрийн өдөрлөгт төслийн санаачлагч гүйцэтгэгч нар биечлэн оролцож, эрсэн захиалагч болон төсөл сонирхогч нарт Castletown төслийн талаар нээлттэйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тэгвэл яагаад заавал Castletown-ыг сонгох болсон бэ? Энэ Castletown төслийн бий болгохын захиалагч анхны захиалагч нь эдний би 3 өрөө байраа зарчаа шинэ байр дахиж авахгаа төлөвлөд гэр бүлээрээ тэгээ хайгаа явж байхдаа айгүй олон байраа судалсан. Энэ Castletown-ын төсөл айгүй сайхан таалагдсан. Яагаад тэгэхээр бүх орчин суугчид тэнд амьдарч байгаа айлуудад бүх юм айгүй тав тухтай байхаар тэгээд лагшийн зэглэл хэрнээ маш энгийн хямдхан тийм юугаа одоо метр квадрат үнэндээ боломжтой айгүй боломжтой тийм санагдсан. Тэгээд таалагдаад би бодогт анхны захилагчаар орж ирсэн юм аа. Орон сууц худалдаж авахд төлбөрийн нөхцөл тохиромжгүй байдгаас болж маш олон залуу гэр бүлүүд мөрөөдлөө биелүүлж чадалгүй үлддэг. Тэгвэл тус компани танд хамгийн таатай бөгөөд уян хатан нөхцөлийг санал болгож байна. Голлон банк болон Step Castle болон Ахуг компани хоорондоо хамтраад орон сууц худалдаж авч байгаа харилцагч нартай байр ашиглалтын орхоос өмнө зээлийн гаргах боломж бүрдүүлж хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан байгаа. Ипотекийн зээлийн хувьд гэх юм бол худалдаа авагч нар байрны гэрчлэгээ гарсны дараа ерөнхийдөө бол зээлэндээ хамрагдаад зээлийг төлж явдаг байгаа тийм ээ. Тэгэхээр одоо болохоор байр ашиглалтын орхоос өмнө Step Castle компани нь Голлон банкнд баталгаа гаргаад за тэгээд худалдаа авагч нартай байр ашиглалтанд орохоос өмнө гэрчлэгээ гарахаас өмнө зээлийн бүрдүүлэх боломжийг Step Castle компани өөрсдөө төсөл маань өөрсдөө яг бий болгож өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр байр ашиглалтанд орохоос өмнө зээлээ аваад 1 сарын өмнө гэсэн зээлийнхаа төлөлтийг хийгээд эхэлнэ л гэсэн үг. Захиалагч та байр худалдан авахдаа хамгийн түрүүнд өрөөний сонголтыг чухалчилдаг. Мэдээж цэлгэр саруулхан ашигтай зай талбай хамгийн чухал байхаас гадна таны сонгосон барилгын компани хэр итгэл даах үз баталгаатай газар болохыг мэдэх шаардлагатай юм а. Таны насан туршийн үйл хөдлөх хөрөнгийг бүтээж амьдралын тань алтан түлхүүрийг гардуулж өгөх нэрийн хуудас бол Step Castle компани юм а. Барилгын чанар аюулгүй байдлын талаар Монгол улсын зөвлөх инженер Үлзий мэдээлэл хүргэлээ. За Step Castle-та 2008 оноос хойш гэдэг чи одоо 14-15 жил хамтарч ажиллаж байгаа. Энэ залуучуудыг одоо би туйлын сайн мэднэ. Олон төсөлтөөр миний удирдсан олон төсөлтөөр Step Castle-ийн одоо хамт олон тухайлбал Захирал Батэр эдний ерөнхий инженер Мөнгө сайхан гэх мэтийн маш олон улсууд бүрэлдэхүүн ажилласан. Зайсан баригдсан зайсан 1, зайсан 2 гэсэн төслүүдийг 18-19 онд барьж ашиглалтанд өгсөн нийтдээ 300-аад айлын аран сууц барьсан. Ер нь бол барилгын салбарын гол одоо юм өөрийн чи асуусан энэ барилгын төлөвлөлтийн одоо норм дүрмийг барьж ажиллах бол хамгийн чухал. За одоо эдний барьж байгаа юу бол ер нь бол нормоор 30% нь бол барилгажилт, 70% нь бол гадна тогтчлт одоо зам талбай хүүхдийн тоглоом гэх мэт ийм зүйлүүд байдаг. За энэ норм дүрмээ одоо энэ саяын би ерөнхийдөө энэ барилгын ажилтаа явж танилцлаа. Танилцахад бол энэ норм дүрмээ бол хангаж ажиллаж байгаа явдал би бас зөвлөх инженерийн хувьд бол талархаж байна. Өдрөөс өдөрт зайсан яармаг орчмын замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа энэ үед нийслэлийн төв цэгээс голгүйхэн оршихо Castletown төсөл нь таны үнэт цагийг хэмнэхээс гадна ирээдүйд үнцэн нь улам бүр өсөх ухаалаг сонголт байх болно. Та борлуулалтын албатай холбогдох бол 99 66 6095 88 66 6095 дугаар руу залхахаас гадна Дүлгөөнөрийн чанга хойно байрлах хоймор офисын 11 давхарт 1106 тоот дээрч мэдээлэл авах боломжтой. Үргэлжлүүлэн зарим мэдээллийг хураан голон хүргэж байна. Нийслэлийн ногоон бүсэд шар өвс ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Тодруулбал ногоон бүсэд нийслэлийн онцгой байдлын газар, цагдаагийн удирдах газар, байгаль орчны газар, богд хангуулын дархан цаазд газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж эхэлжээ. Энэхүү эргүүлэн нийслэлийн хаан уул Чингэлдээ, Баянзүрх, Сүхбаатар, Сонгой архын дүүргийн ногоон бүсийн 5 чиглэлд ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж хяналтыг хэрэгжүүлэх нэ. Хөдөлгөөнт эргүүлэх хяналт 6 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.
Авилгатай тэмцэх газрын хэн шалгалт дүншилжлэгээний хэлтээс төлөвлөгөөт хэн шалгалтын хүрээнд 89 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг шалгаж 24 мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 65 албан тушаалтны хөрөнгө оруулах болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. Дээрх 89 албан тушаалтны 50 нь Гайлийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн аюулыг таниулах аяныг энэ сарын 18-наас 24-ний өдрүүдэд өргөнүүлж байна. Аяны хүрээнд төв сүрэн газрын хүн амын газар хөдлөлтийн талаарх ойлголт, чадварыг үнэлэх судалгаа хийж байгаа бөгөөд иргэдэг судалгаанд идэвхтэй хамрагдаж санал хүсэлтэд явуулахыг уриалжээ. Хөтөлбөрийн нисэгт гадаад мэдээг онцолж байна. Хөтөлбөрийн хураангуйтай танилцсан уу? Хятадд тосолдсон онгоцноос амьд хүн үлдээгүй гэж мэдээлжээ. Европын холбоо Оросын эсрэг 5 дахь багц хоригоо авахар ярилцж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж Саудын Араб нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За өчигдөр өдөр бүгд найрамдах Хятад улсын зүүн өмнөд бүс нутагт иргэний агаарын тээврийн Боинг 737 онгоц тусалдсан. Тус осолтой холбоотой яаралтай 90 хайх аврах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. За ингээд Хятадын China Eastern Airlines агаарын тээврийн компани тус онгоцны нислэгийн бүхээгт зорчиж явсан 132 иргэний 123 зорчигчид 9 нислэгийн багийн гишүүд байсан байна. За зорчигчдоос амьд үлдсэн хүн байхгүй гэдгийг Хятадын тус осолтой холбоотой үүрэг гүйцэтгэж буй эрх үхий байгууллагуудын төлөөллийн өнөөдөр өгсөн мэдээлэл дурдсныг Хятадын CCTV болон Синхуа агентлаг мэдээлсэн байна. Тэгэхээр тус ослын улмаас тус осол хэрхэн яаж гарсан, тус осолтой холбоотой албан ёсны ослын шалтгааны талаарх мэдээлэл бол одоо хараахан гараагүй байна. Тус осолтой холбоотой мөрдийн шалгах үйл ажиллагааг яаралтай явуулахыг Бүгд найрамдах Хятад улсын эрх хөрөгчдийн зүгээс тус улсын эрх үхий одоо тус осолтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа эрх үхий байгууллагуудад үүрэг болгосон. За үүнтэй холбоотой мөрдийн шалгах үйл ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийг тус мэдээлэлд дурдсан байна. За Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбоотой Европын холбооноос Оросын эсрэг авч байгаа 5 дахь багц хориг арга хэмжээг авахар Европын холбооны удирдлагуудад ярилцж байна гэдгийг Оросын холбооны улсын Раша төдий хэл мэдээлэл эрхлэмжилж байна. Тэгэхээр Оросын талын мэдээлж байгаагаар Мариуполь хот хүмүүнлэгийн хямралын одоо гол буруут нь Украин гэж одоо мэдгдсэн байна. За Мариуполь хот Украины зэвсэг хүчнийг бууж өгөх Оросын саналыг бол Украины зэвсэг хүчин хүлээж аваагүй. Тэгэхээр Украины талын мэдээлж байгаагаар Мариуполь хотод 10 минут тутамд одоо бөмбөгдөлт явагдсан. Тус хотод одоо бүтэн барилга байгууламж үлдээгүй гэдгийг л Украины талаас мэдээлж байна. За мөн Украины арим Херсон хотыг Оросоос одоо буцааж авах талаар тулалдахаа бол мэдэгдсэн байна. За мөн Украины ерөнхийлөгчийн хэлж байгаагаар НАТО Украины гишүүнчлээс бол татгалцсан. За гэхдээ бол хаалга нээлттэй орхигдсон гэдгийг л мэдээлсэн. За Хятад улсын зүгээс Украинд 1.5 сая $1 хүмүүнлэгийн одоо тусламжийг бол ахин олох болсон гэсэн мэдээллийг мөн мэдээлсэн байна. За Оросын арим одоо Киев рүү хийж буй давшилтаас баг зэрэг ухарсан ч одоо хотыг бүслэх орлогоо үргэлжлүүлсээр байгаа гэдэг Киевийн байгаа гэдгийг бол Украины талаас мэдээлж байна. За тэгэхээр Киевийн худалдааны томоохон одоо моол бол бөмбөгдөлтөнд өртсөн. За үүний улмаас одоо багадаа 8 хүн амь насаа алдсан гэдгийг бол CNN мэдээлсэн байна. За мөн Оросын арим Украины зэвсэг хүчний шатхууны томоохон одоо агуулмжийг одоо бөмбөгдсөн. За гэдгийг бол Оросын Раша төдий хэвлэл мэдээлэл мэдээлсэн. За Украины ерөнхийлөгч Зеленскигийн мэдээлж байгаагаар Оросын холбооны улстай хэлэлцээ хийхэд бол Украин тал бэлэн байгаа. За гэдгийг бол мэдээлсэн. Тэгэхээр Оросын холбооны улс бол Украины ерөнхийлөгч хэдийгээр одоо яриа хэлэлцээ хийхэд Украин талаас бэлэн гэдгийг мэдээлдэг. За гэвч Оросын холбооны улсын одоо тавьж буй шаардлагыг одоо хүлээн авсан тохиолдолд яриа хэлэлцээ бол бодит үр дүнд хүрнэ. За тэрнээс нааш бол Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгийг бол мэдээлж байгаа.
За Оросын холбооны улсын одоо мэдээлж байгаа 3600 тонн одоо хүмүүнлэгийн тусламжийг за Украины зүүн бүс нутгийн Донбассын бүс нутгаас салан тусгаралт өнөөс бол Луганскийн бүгд найрамдах улсуудад олгоод байна гэсэн мэдээллийг өгсөн байна. Тэгэхээр Оросын холбооны улсын эсрэг өрөндийн улс орнууд Европын холбооноос одоо эдийн засгийн том одоо 5 дахь одоо багц арга хэмжээг авахар ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол Оросын холбооны улсын газрын тосны бүтээгдэхүүний импортод тавих одоо хоригийн талаар бол одоо ярилцж байгаа гэдэг хэлийг бол өгсөн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жозеф Байден болоод Европын холбооны удирдлага, НАТОгийн зүгээс Оросын холбооны улсын эсрэг тавих одоо мөн хориг арга хэмжээ, за мөн Украинд одоо цаашдаа хэрхэн яаж туслах талаар Бельгийн Брюссел хотод одоо талууд бол одоо ярилцсан. За энэ хүрээнд одоо мөн Оросын эсрэг тавих одоо арга хэмжээ болоод Украинд явуулах дэмжлэгтэй холбоотой Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч, за Их Британий ерөнхий сайд, Германы канцлер, за Францын ерөнхийлөгч болоод Италийн ерөнхий сайд нар одоо дэлгэрэнгүй энэ талаар бол ярилцсанаа гэдгийг Америкийн нэгдсэн улсын цагаан ордноос одоо өгсөн мэдээлэлд дурдсан байна. За өнгөрөх 2-7 хоногийн турш Ираны дэмжлэгтэй Йемений Хутиийн босгч нар за Сауди Арабын газрын тосны одоо байгууламжид руу олон удаагийн давтамжтай дагаарын дайралт, дагаарын одоо товтлогоо хийсэн. За үүний улмаас Сауди Арабын газрын тосны олборлолт болоод за нийлүүлэлтүүд багассан гэдгийг тусалсан эрх ухааны байгууллагаас бол энэ одоо 7 хоногт бол мэдээлсэн. За харин өнгөрөх 7 хоногт Их Британий ерөнхий сайд Борис Джонсон Сауди Араб улсад айлчлалт тус улсын угсаа залгамж хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж за газрын тосны үнийг тодорхой хэмжээнд барихын тулд Сауди Араб нийлүүлэлтэд нэмэгдүүлэх талаар бол ярилцсан. За хоёр талын төлөөлөлд энэ газрын тосны үнийн өсөлттэй холбоотой Сауди Араб тодорхой арга хэмжээ авахын тулд нийлүүлэлтэд нэмэгдүүлэх юм уриалгыг бол гаргасан. За Сауди Араб энэ талаас одоо мэдээлж байгаагаар за энэ сарын 29-наас эх сарын 7-ны хооронд Сауди Арабын Риад хотод за булангийн хамтан ажиллагааны зөвлөл буюу за булангийн 6 орны багтсан засгийн газар хоорондын улс төр эдийн засгийн холбооноос энэ Хутиийн босгочтой Йемений хямралыг зогсоох асуудлаар яриа хэлцээ хийх талаар бол ийм санал санаачлаг гаргасан. За гэвч бол Хутиийн талаас бол тэдний саналыг хүлээж аваагүй байна. Тэгэхээр Сауди Арабын болоод Йемений хооронд үүссэн нөхцөл байдал бол энэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны одоо нийлүүлэлт, олборлолтод бол тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэдгийг бол Сауди Арабын талаас бол мэдээж байгаа. За Сауди Арабын төрийн өмчт компанийн хувьд одоо өнгөрөх оны дунд үеэс одоо газрын тосны үн дэлхийн зах зээл дээр өссөн. За үүнтэй холбоотой энэ компани одоо орлого бол нэмэгдсэн гэдгийг бол одоо мэдээлсэн байна. За Сауди Арабын төрийн өмчт компани 2027 он гэхэд бол 13 сая баррел одоо газрын тосны нийлүүлэлт хийх өдөрт 13 сая газрын тосны одоо нийлүүлэлт хийхийг зорж байна гэсэн мэдээг гаргасан. За 2030 он гэхэд байгалийн хийн олборлолтоо одоогийнхоос бол 2 дахин одоо нэмэгдүүлэх зорилт тавьсан гэдгийг бол 2 хоногийн өмнө одоо хийсэн мэдээлэлд бол орсон байна. За одоогоор Сауди Араб өдөрт бол 10 сая гаруй одоо баррел газрын тос бол олборлож байгаа. За газрын тосын үн өнгөрөх оноос өссөнтэй холбоотой Сауди Араб компани бол 2020 онд 49 тэрбум $, цэвэр ашиг олж байсан бол өнгөрөх онд 110 тэрбум $, ашиг олсноор орлого нь 124% өссөн гэдгийг одоо Сауди Арабын хэвлэл мэдээлэл хэрэгсүүд дамжуулсан байна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн одоо өсөлт Оросын холбооны улс болоод Украиний хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж одоо хэмжээгээр нэмэгдээд байгаа. За үүнтэй холбоотой ОПЕК одоо юу Сауди Араб тэргүүтээ энэ газрын тос экспорт улс орнуудын төлөөлөл за мөн одоо газрын тос олборлогч одоо бус орнуудын төлөөлөл нийлүүлэлтээ одоо нэмэгдүүлэх за энэ хүрээнд бол газрын тосны дэлхийн зах зээл дээрх одоо гарах олборлолт одоо нийлүүлэлтэн тодорхой хэмжээний зохицуулт хийхгүй бол одоо энэ үнийн өсөлтөд цаашдаа нэмэгдэнэ гэдгийг эдийн засгийн шинжээчид онцолж байна. За ингээ үзэх та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээ сонирх үзсэн явдал баярлалаа.
Орой мэдээ энэ хүрээд өндөрлөж байна. Хамтаас үзэгчдэд баярлалаа.